Монгол орны уулуурхайн хөгжлийн суурийг тавьсан анхны үйлдвэрүүдийн нэг болох Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутагт орших бүрэн цогтын уурхай гянт болд буюу вольфрамын орд нөөцөөр улсдаа тэргүүлдэг байлаа. Газар газраас ирсэн уурхайчин залуусын хөдөлмөр бүтээл шингэсэн энэ уурхайн түүх 1948-аас 1980 он хүртэл үргэлжлэнэ. Бүрэн цогтын уурхайд Монгол залуус Орос, Хятад, Унгар, Германчуудтай хамтран гар нийлэн ажиллаж, нөхөрлөж, тухайн үедээ соёл хөгжлөөрөө гайхагдж байсан гэдэг. Намайг баг байхад бүрэнгээ уурхай маань ястай айгүй гоё өнөр өтгөн, айсан барилга савн сайхнараа уул уурхайн ажилласан тий гачин гоё байсан. Уул уурхайн ажилчдын хүүхдүүд, хөдөөний малчдын хүүхдүүд тал талаас ирж суралцаж байсан. Тэгээ хүүхднээсээ бол би энэ хонхорт одоо нийс хайр гэдэж өсөж. Энэ мод чинь бол одоо их тулцхан мод байсан. Одоо надад адилхан хөтөлж байна. Одоо нэлээд олон жил болчих ч тий одоо энэ чинь тэрнээс хойш. Энэ сайхан одоо нутгаас төрж гарч эрдэм намын мөрхөөж одоо өдий зэрэгтэй яваа мэл одоо нутгийн минь сайхан авшиг юм да. Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын 7 жилийн дунд сургуулийг ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 1962 онд бүрэн цогтын уурхайд шилжүүлэн тус уурхайн багш сургуулийг дунд сургууль болгон өргөтгөж байжээ. Ингэснээр уурхайчдын хүүхдүүд 8 дугаар анги төгсөлтөө суралцдаг болсон юм. Аймаг суманд биш уурхайд 8 жилийн сургууль байна гэдэг бол тухайн үедээ хөгжлийн илэрхийлэл, соёл боловсролын хувьд дэвшил байлаа. Бүрэн цогтын уурхайд өссөн хүүхдүүд цэцэрлэг сургуульд орохын тулд суурин газар барааддаг хөдөөний хүүхдүүдээс тэсондоо. Өссөн төрсөн газраа цэцэрлэгт явж сургуульд сурч өөр мэрэгжил эзэмших хүртлээр ээж аавынхаа дэргэд эрхлэж өссөн гэж хэлж болохоор азтай хүмүүс. Уурхайчдын хүүхдүүд хамгийн түрүүнд шин соёлд суралцаж хамгийн сайхныг эдэлж хэрэгэлдэг байлаа гэсэн энгийн нэгэн дурсамж яриа бүрэн цогтынхны дунд их өрнөдөг. 1967-оос 1975 онд Даваажив, Шагдар сүрэн Юмжир багш нарын ангийн сурагчид 8 дугаар ангиа төгсөөд 50 жил болжээ. Би 1967 онд багшийн сургуулийг төгсөөд одоо залуу багш 18-тай багш ирж байлаа. Тэр үед миний хүүхдүүд нэг цүнхээ өөрсөн нэг хөөхөн жижигхэн болбороо удаан газартай хүүхдүүд байсан. Тэгээд миний хэдэн хүүхдүүд чинь аав ээжээрээ хөтлүүлээд сургуулийнхаа алтан босхыг анхан одоо алхаж орж байлаа. Би 1967 оны 9-р сарын 1-нд бүрэн цогтын 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид орсон. Тэр үед сургуулийн нэл чинь маш гоё болно. Хүүхдүүд чинь одоо хөдөөний хүүхдүүд голдон морьтой ирнэ. Хүүхэд болгоно авчираад багштай танилцуулна. Тэр сургуулийн нээлтэн чи одоо нэг 9 сарын 1 гэдэг дуу гихт болуулдаг байлаа шүү дээ. Хүүхэд насаа яах вэ энэ нэг л ангийнхантайгаа хамт өнгөрөөнө. Хөдөөнөөс уул болохоор цас үүрнэ. Зун болохоор голоос жижиг даах чадхаараа ус өргөнө. Тэгэл хөгжилтэй насаа энэ бүрэнгээ уурхайд л өнгөрөөс 16 наснаас эхлээд энэ уурхайд богоон төрөгчийгээ дараа нь энэ папрагт одоо энэ баяжуулах папрагт ажиллаж байлаа. Аавтайгаа цугийн баяжуулах папрагт мөр зэрэгцэж ажиллаж байлаа. Шижгэнсэн сайхан залуучуудтай мөн гоё л ажиллаж байлаа да. Уурхайчдын хүүхдүүд уул уурхайн салбарт ажиллаж улс их орныхон хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. 1980 онд бүрэн цогтын уурхайн үйл ажиллагаа зогсохдоо зэрэгцэн Гэнти аймагт бор өндөр уулын баяжуулах үйлдвэрийн суурийг тавих ажил эхэлж байлаа. Уурхайн ажлын туршлагатай бүрэн цогтынхан засгийн газрын шийдвэрээр далд уурхай, баяжуулах, фабрик, үйлдвэрлэл болон нийгмийн зорилттой дэд бүтэц бүхий уурхайчдын хот шинээр барьж байгуулах их үйлсийн анхдагчид болохоор бор өндөрт
шилжин суурьсан юм. Анги хамт олонныхоо 50 жилийн он уулзалтанд зориулж Борон-Дрын уурхайд 2 дахь удаага одоо хөрөнгөсөн ирж байна. Манай ангийн хамт олонны ихэнх нь бол эндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг. Уурхайд ихэнх нь ажиллаж байсан, эмнэлэгт нь, цэцэрлэгт нь, сургуульд нь ажиллаж байсан тийм хүмүүс байгаа. Өнөөдөр Хэнти аймгийн Борон-Дөр хот 9000 гаруй хүн амтай. Борон-Дөр уулын баяжуулах үйлдвэрт 1000 гаруй хүн ажиллаж, уул уурхайн ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэл явуулж байна. 2025 оны 5 дугаар сарын 16 Борон-Дөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал аж үйлдвэрийн гавьяат ажилтан Магсаржав тэднийг хүндэтгэн хүлээн авч уулзан уурхайн өнөөгийн байдал амжилт ололтыг танилцуулсан юм. Борон-Дрын уулын баяжуулах үйлдвэрийн анх 1.7-оос 82 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар одоо энэ үйлдвэрийг бид нэр энэ хамт олон маань ажиллуулж, үр ашгийг хүртэж, үйлдвэртэй шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх, нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломж олцоо бүрдээд үйлдвэр маань сүүлийн одоо 7-8 жилийн хугацаанд бол одоо сайхан ашигтай ажилласнараа хамт олон маань бахархал хийсэн бүтээсний үр дүн, хөдөлмөрийн бүтээлийн үр дүн гэж харагдаж үнэлэгдэж ингэж явж байгаа. Тэгэхээр та бүхнийхээ одоо залгамж халаа үед чинь та бүхнийхээ бүтээж өгсөн энийг гал голонтыг унтраачихгүй тийм ээ улам цааш нь хөлж ингэж ажиллах юм боломжтой явж байна. Одоо та бүхнийг хамт олондоо тухтай зочлохыг урьж байна. Талдуурлахад зорж байна. Энэ чинь үсдэгтэй бүрэн хамрагдсан байх шаардлагатай. Энэ чинь үслэд орсны дараа гэрэл зэрэглэх хэсгээс энэ чинь бичиг үзүүлж маргаан гэрэл удан амиарах байна. Нэвтрэгч өрөмдөгчөөсөн заг тарлоо. За Эрдэнэ болд электрозын машинч, малтагч, Баатар электрозын машинч, ачх машины операторууд энэ хоёр хоёулаа. Тэр Эрдэнэ цэцэг геолог Монголын одоо өнгөтийн өдөр дагнасан геологч. Тэр нөхөр Батцаргал газрын тосны тэргүүлэх геолог хүн. Одоо Монголын энэ хуучин анх одоо 77-оос 78 9 он хүртэл бүрэн цагтаа уурхаад гүний уурхай малтагч оператор байсан хүн. Тэр Батбаяр жолооч мөн одоо уурхайн анхны одоо том тээврийн тэргүүд Белац тэр одоо КАМАЗ каразууд барьж ирсэн нөхөр байгаа. Ингээ Батболд энэ одоо манай засварын механик техник байсан. За одоо энэ руугаа суух удаа. Би 1982 онд Монгол Улсын их сургуулийн политехникийн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлэр төгсөөд одоо бэрхэн уулын үйлдвэрт томилтоор очиж ажилласан байгаа. Улбод улсын Зарубет Светмет гэж нэгтгэлийн тэр уурхайн хүрэгтгэлийн анги байсан. Тэр ангид ажилласан. 1988 оноос би Далдуурхайн уулын цехын дараагаар ажиллаж одоо 91 он хүртэл 3 жил ажилласан. Энэ хугацаанд бол уулын одоо өргөтгөл, гүнзгий эрэлт, эхлэгээний шинжилт, одоо өргөнлөлт хэсгийн ажлын одоо зарим одоо боловсронгуй болох асуудлуудыг удирдан ажиллаж байлаа. Ингээд 91-ээс 93 он хүртэл үйлдвэрийн бэрхэн уулын үйлдвэрийн захирлаар ажилласан. 1994 онд Монгороос Светмет нэгдлийн удирдлагын шийдвэрээр Борон-Дрын уулын үйлдвэрлэлд шилжин гэж ажилласан байгаа. Ингээд эндээ ажиллаж байгаа дараа нь 11-аас 13 он хүртэл би гараагт ажиллаж байгаа дараа нь ирээд энд ирж айгал орчин охин сэргээлтийн асуудлыг хариуцсан ажиллаж байгаад ингээд 13 оноос төмөр замын цехын дараагаар ажилласан байгаа. 3 жил ажиллаад ингээд өндөр насныхаа тэтгэврт орсон юм хүн байгаамаа. Одоо миний аав Индрэ гэж хүн Монголын уул уурхай салбарын одоо анхдагч инженерүүдийн нэг бүрэн цагтын уурхайн одоо ерөнхий инженер, за бэрхэн уурын үйлдвэрийн орлогч дарга, уулын цехын дарга, өргөтгөл хариуцсан мэргэжилтэн энэ ажлуудыг хийж ирсэн. Тийм аавынхаа мэргэжлийг үйлдсэн тийм хүн байгаамаа. 1975 онд би аав маань одоо бүрэн цагтын уурхайн ерөнхий инженерээр томилогдоод очиход би тэнд мөн аавтайгаа дагаж очдгоо яах вэ? Ингээ баг дунд сургуулаа би Сүхбаатар аймгийн бүрэн цагтын уурхай суралцад төгссөн.
Бүрэн цогтой уурхай чинь уулын баяжуулах үйлдвэр байсан. Бүр баяжуулах фабриктай одоо яг нь Боргон дээр Эрдэнэтэй хэмжээний тийм том үйлдвэр байсан байхгүй. За одоо дамын тоочдогч хүмүүсийн санкцнууд одоо самбруулт байна. Бид нар бүгдээрээ цуг яг нэг үеийн өрөмдөгч нар уурхайчтай 4-р горизонттой орж ирэндээ 10 хэдэн жилийн дараа орж ирэндээ өндөр сэтгэлтэй сайхан байна. 83 онд ган хуйг Хөдөлмөрийн Баатар ган хуйгийн баригадад өрөмдөгчээр 13 жил ажиллаад тэгээ мэрэгдлэр шалтгаалх өвчтөй хөнгө ажил гарсан. 1983 оны 3 сард уурхайд усчингаар орж илаа. Дөрвөлээ, цаг торлоо. Миний бие Эрдэнэ болд Инкватор бид дөрөв усчингаар орж исэн. Аткаач нэвтрэгч хийж 11 жил 6 сар ажилласан. Одоо энэ уурхайд ирээд орохдоо сайхан байна уу? Сайхан өвчний юу? Сайхан санагдаж байна. Би одоо энэ 81 онд ирээд 82-нд энэ уурхайд хой тамд шаг стерлэгт ажиллаж байна. 81 оноос 94 он хүртэл одоо 13 жил 3 сар дасгалт ажиллаад одоо сүүлд хөнгө ажиллаа. Одоо уурхайдаа ороод одоо маш сэтгэл өндөр байна, гоё байна. За манай баяжуулах фабрик бол 1985 онд анх үе таалгаа нээж анхны залгалтаа хийсэн. Бид нар барилгын төмрийн өдрийн орд дээр ордоос нь бид нар цайрын хөдрөө бас илрээд бид нар бас тодорхой хэмжээний цайрын баяжуулалт хийсэн амжилттай ингэ явж байгаа. Камерын хяналтууд, дотоод сүлжээгээр хяналтуудаа яадаг, нутаглах хэсэг, шүүх атах хэсэг, соронзон баяжуулах хэсэг мэсг ингээд дотроосоо ингээд камерын хяналтаар ингээд хараад хүмүүсээ хаана юу хийж гэн, яаж хийж гэн гэж ингээд хяналтаар зохион байгуул явж байгаа. Өөр болсон байна тий. Одоо тэгэл техник юу н өөр хяналт юм нь өөр. Залуу үеийн маань ажиллаад бидний үеийнхэн бол одоо ингээд төвөртэй гараад ингээд хоёул жаншаа боловсруулаад хатаагаад ингээд ажиллаж байсан. Одоо бол төмрийн өдрөөр ажиллаж байгаа болохоор бүх юм өөрчлөгдөв. Би Бүрэн цогтын уурхайд 1977 онд анх удаа ажилд орж тэндээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Геолог уул уурхай яамны шийдвэрээр бор өндрийн уулын үйлдвэртэй шилжин ирж энд залуу халуунаасаа энэ ажлын хамт олонтойгоо ингэж өнгөрөөсөн. Би бас анх 81 оны 8 сард шилжиж ирээд тэгээд энд яг ахуйчлагын юм жижиг сажиг ийм ажлуудыг хийж байгаад 87 оны 8 сард энэ баяжуулах фабрикт орж ирээд бас энэ дээр оюутнаар бас ажиллаж байгаа хэм лавртаар дээж авахчаар би орж ирж байсан. Өнөөдөр бас одоо ингээд хамт ажиллаж байсан ажилчид дарга нараа одоо бүх улстайгаа уулзаад одоо энэ ажлынхаа мессээр яваад маш их өндөр сэтгэлтэй бүр нүдний нойлмос гараад ажиллаж исэн газраа харахаараа маш сайхан байна. За бид хоёр одоо энэ ангиас гарсан мэрэгжил нэгтэй геологч инженерүүд гэдгээр хоёулаа цуг суугаад ярилцж байна. Би одоо өөрийнхөө төрлөх тосгон уурхайн бүрэн цогтын уурхайн гүйцээг хаагуулын ажлыг хийхэд бол гар үе болцсон. Яагаад гэвэл би 1977 онд 10 дугаар ангиад төгсөөд тэр үеийн политехникийн дээд сургуулийн геологи уурхайн бакалавруудад элсэн орж суралцаж байгаад 79 онд өөрийн нөхөр Эрхүүгийн политехникийн дээд сургууль төгсөж ирсэн Норвег самбуугийн хамтаар бүрэн цогт баруун уурхайтын проектыг бичиж ажиллаж эхэлснээр геологтой ажил амьдралаа холбосон байна. За миний үе геологи уурхайн салбарт нийтдээ 47 дахь жилдээ ажиллаж байна. Анх бүрэн цогтын уулын уурхайд вагон төрөгчээр орж 77-оос 78 онд ажилласан. Тэгээд тэрээс хойш уул уурхай хүрээлэн газрын төсний газар эргэлт газар удаад ажиллаж байгаад одоо бол газрын төсний салбартаа ажиллаж байна. онд бүрэн цогтын уурхайд чудуу ялагчаар орж байсан. 400 метрийн юунаас гарсан вагоноор авсан хар цагаан чудуу ялгаад металл ялгаж байсан. Тэгээд сүүлд нь фабрикт ороод нэг хэдэн сар ажиллачаад тэгээд хот руу явсан. Тэгээд готын хүн болсон да тэгээд яа. Готод ягаа тэгээд тэтэрдэг тэгээд
Хордон ажиллаад тэгээд намгийн сүүдэнд компьютер хийж тэгээд суусан да тэгтгэртэй. За би бүрэн цагтаа уурхай 75 оноос 79 он хүртэл ажилласан. Миний хувьд энэ уудын цех баяжуулах фабрикэд гямт балтын уурхай байсан. Би бол энэ бутлах цехийнх нь юугаар ажиллаж байсан. Ээлжим асчраар ажиллаж байсан. Тэгээд юуны сайд нарын Гелагийн ууд уурхайн сайд нарын юугаар юунд 82 оны 10 сарын 20-нд бор өндөрт хүрч ирсэн. Одоо би уулын байжуулах үйлдвэрийн захирлын нарийн бичгийн өрөөнд сууж байна. Би 75 онд 8 дугаар анги төгсөөд тэгээд Улаанбаатар хотод автомеханикийн ангиар суралцаад тэгээд сүүлд нь төмөр замд орж суралцаад тэгээд 81 онд төгсөж ирээд Хинтээ аймгийн зам ангид нэгтлэн хийжсэн 5 цагийн нэгтлэн хийж байгаа. Тэгээд 85 онд одоо бор өндрийн үйлдвэрт ирээд үйлдвэрчний ороонд зааварлагчаар 85 оноос 89 он хүртэл тэнд зааварлагч игээд 89 оноос үйлдвэрийн даргын нарийн бичиг болчихсон. Ажилчид өрдөө зөвхөн ажлаа хийхээс гадна урлаг спортыг бол маш их дэмждэг. Урлагаарч тэр спортоор тэр манайхан ч маш их амжилт гаргаж явжсэн. За энэ зал бол манай уулын байжуулах үйлдвэрийн спорт зал. Бараг 30 гаруй жил энэ зааланда тоглож байна. Волейболын спортоор бол манай үйлдвэр бол Монгол Орос хэвлэмжийн нэгдлийн авраг. Уул уурхайн тэмцээний үйл 28 удаагийн авраг. Ашигт матмад уул уурхайн Геологийн 8 удаагийн авраг. Эрдэнэт хотод болсон волейболын спортын том тэмцээндүүд бас өөрөө шилдэгээр өнөдр шалгарч байсан. Энэ тэмцээндээ бол маш их амжилттай оролцоод волейболын шилдэг холбогч шагналыг бол 8 удаа хүртэж ирсэн. Миний хувьд бол 83 онд бол спортын дэд мастер цол аваад 93 онд бол спортын мастер цолоо бол авсан. Манай ангийнхан чинь аймагтаа бас волейбол спорт арин болгочтойгоо яваад бас эхний байр эзлүүлээд бүрэн зөвхөн уурхай хүүхдүүд байр эзлээд хамгийн түрүүнд л ирдэг гэсэн гэдэг. Баастын хойцоо анхтэр ил уурхайн балуун дээр зүүн дээр юу нэг хамгийн энэ тэрний ард байсан юм чинь. Хор томтос оруулаад ганга тийм тайлаад сайхан байна. Бид усыг хор юугаараа хүлээж авлаа шүү дээ. Тийм байна. Сайхан болоод байгаа шүү. За би 1980 онд энэ уурхайд бүрэн зөвхөн уурхай хаагдаад энэ бор өндөр шинээр ирж ирээ. Бор өндөр уурхай шинээр байгуулагдаад энэ чинь ирсэн. Тэгээ энэ гараж би 80 оноос хойш 96 хүртэл ажилласан чи. Энэ чи Урал урж байсан, КамАЗ урж байсан. Караз урж байсан. Тэгвэл хараар хажуулан жойсоодаг байсан. Энэ өглөө 5-6 гараад орооч 12-11 цагтл буuna. Одоо энэ чи ер нь миний үеийнхэн цөөхөндөө. Одоо саяхан инкол битгэрүүл нэг үеийн жолооч нар. Бор өндрийн байжуулах үйлдвэрт анх ирээд энэ Ирбүү гэж 12 бетонны участок гээд шавар зуурмгийн цех байсан Орос мэргэжилтэнтэй тэнд энэ орон сууцны барилгууд энэ үйлдвэрийн объект барилгуудын шаврыг зурж байсан. Тэгжээд энэ бор өндрийн уурхайд ирж гар бие оролцоод тэгээд Эрдэнэтэд Белазын курс төгсөөд тэгээд энэчээ ирээд КамАЗ барьж байсан. Дандаа Оросын техник. Тэгээд сүүлд нь Белаз 340 дээр ажиллаж байгаад тэгээд өндөр насанд агасан таахаа. Энэ бол одоо 1984 онд бор өндрийн уурхай анх ирсэн Белаз 24 настай анхны Белазыг барьж эхэлсэн. Одоо бол энэ үзмэд зогсож байна л да миний Белаз. Энэ бор өндрийн уулын байжуулах үйлдвэрийн ил уурхайн хөр суулалтаа жанш тээвэрлэлтэнд ажилладаг байсан. Энэ бор өндрийн уурхайг тойрсон ил уурхайнуудыг нээж анх гаргасан Белаз. Анх Оросоос орж ирчээд цаашнээрээ орж сайхан байсан. 30 тонны таастай Белаз энэ. Энэ бол одоо уулын байжуулах үйлдвэрийн одоо тэгээд ил уурхайн гол ажлыг л тоглодог байсан та. Заавал энэ дээр зогсно. Ийшээ бор өндөрлөө орсон зогсно, буцаад гарахтаа зогсно. Хүм бүрийн амьдралын замнал өөрчлөлөө хамтдаа хийсэн бүтээн байгуулалт нь улсдаа томоохон тооцогдох уурхай эсвэл хотын дайтай байна гэдэг нь
нэг ангийнхны хувьд бахархалтай, сайхан. Борон дэрийн анхны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, анхны барилга угсралт, ахуйн үйлчилгээгээд бүхэл салбарт тэд шамдан ажиллажээ. Бид нэрийг ирэхэд бол бор өндрийн уурхай бол ганцхан 3 давхар байшинтай, Оросын хэдэнд үнзэн байшинтай ийм л газар байлаа. 81 оны 9 сарын 5 гэхэд ажилд ороод тэгээд энэ орон сууцуудыг 35 36 дугаар байрнаас эхлээд тэгээд энэ 39 тэгээд үйлдвэрийн барилга, эмнэлэг, уурын зоох, уулын цех тэгээд бүхэл барилгуудыг барилзаж мөн түүнээс гадна зүүн цагаан дээр зүлэгтийн эдэр явж ингэж энэ барилга юуны ажилд бүтээн байгуулалтанд оролцсон явсандаа баяртай байдаг. 36, 37, 40, 41, 42 гээд бүтээн байгуулалт, соёлын төв, эмнэлэг, эднээс сургууль, эднээсээ суурийг тавиад тэгээ 94 оны 5 сарын 10-нд миний юугаар үйлдвэрт ажилчингаар орсон. Яг бүтээн байгуулалтын бүгдийг хөтлөж гаргасан ажлын маань юу байгаамаа, гараа байгаамаа. Бор өндрөө урахад бид нар чинь бол ирээд өөр ажилд орж исэн. Тэгээ энэ маань би ахуулчраад өгдөө гэдэг энэ арай дараах нь ирээд тэгээд энэ одоо Чикаго билүү? Чикагод ажиллаад олон жил ажилласан. 10 жил ажилласан. Тий. 80 онд энэ ахуй үйлчлэгээнд орсон. Гэр хороолд ахуй үйлчлэгээ байгуулж зөөврийн ахуй үйлчлэгээ энтэй аймгаас бараагаан татаж тэгээд 3 эдэлчэнтэй, 2 гуталчинтай хамт гэр хороолд байгууллагад ажиллаж ирсэн. Тэгээд энэ офшигээд одоо энэ барантай цэцэрлэг яашил одоо энд чи эмнэлэг нь байсан шүү дээ. Тэгээд ингэж байгуулагдаад бид нар ийм офшин одоо Guatec гэдэг байгаа. Тэрэнд ахуй үйлчлэгээ чинь дөвж ороод мөн нэг хэдэн ийм ойдлчинтай тэгэл ажиллаад бас дарга мастер захиалга үр авч чанар шалгахчтай тийм усуд. Бас л гэрийн цагаан бүрээс тэгээд энэ уурхайн ажилчдын говцыг ингэ захиалгаар аваад оёод бид нар тэгээ сүүлдээ бүр ингээд бар өндрийнхөө энэ ажилчдын хуц муцыг энэ төр ойдог бас. Би энэ үйлдвэрийн юунд анхны Жака гэж байхад үйлчлэгч хийжсэн. Тэнд 10 жил ажилласан. Уулзахгүй байж уулзчих гоё юм байна. Тэгээд ямар сандаад ингээд юуны дагаад гэрээдээ явахгүй. Ингээд дагаад юмсан чамайг дагаа явъя, бүгдээрээ явъя л гэдэг нэг гоё байна. Тэгээд сайхан. Олоолаа бид нар ч одоо ингээд 50 жил боллоо. 50 жилийн хийх гэж байна. Тэгээд одоо их гоё байна. 1984 оноос Сүхбаатар аймгаас шилжиж ирээд энэ бор өндрийн эмнэлэгтэн нэрээр ажилласан. Би энэ эмнэлэгтэн 29 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Өнөөдөр эмнэлэгтээ орж ирээд гоё санагдаж байна. Би юуны Улаанбаатар хотод худалдааны техникумын Лехтлэнгийн ангийг байна. 78 он төгсөөд Сүхбаатар аймагт ахуй үйлчилгээнд нэгтлэн тооцоологчоор ажиллаж ирсэн. Би сургууль байхдаа эв шулид гэж хүсдэг, мөрөддөг байсан. Тэгээд 10 жил төгсөөд Дорногов аймгийн дунд сургууль сүлдэгчийн курсыг яваад ангийг аваад тэгээд төгсөөд Сүхбаатар аймгийн бүрэн зохицын сум дундын эмнэлэгт 79 он төгсөж ирээд тэгээд засралтгүй 25 жил ажиллаад одоо тэтгэвртэй гарч гад байж байна. (1977 онд 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын Анхан ухааны дунд сургуулийн рентген техникчийн ангид очиж суралцаад 1979 онд төгссөн. Яамны шийдвэрээр мэргэжлээс шалтгааллах диспансерт хуваарлагдаж очиод тэнд ажиллаж 7 жил ажиллаад тэгээд гэр бүлийн хүний хамт бор өндөр рүү шилжиж очиж ажиллах болоод тэгээд бор өндөрт 20 жил ажиллаад 27 жил нийт тусад ажиллалаа. Физик хэмжлэгээ, рентген тэгэл эмнэлэгт юу тусламж хэрэгтэй вэ? Тэр бүгдэд тусламжаар явдаг. Тийм л байсан. Бидний үед бол юу задгай туянд ажилладаг байсан. Тэгээд бид нар чинь тухайн үед Плюр 59 гэдэг тийм аппаратыг, Оросын аппаратыг маш 130 машин дээр ачиж аваад үзлэг хийнгээд ингээд уурхайнуудаар явдаг байхгүй юу. Тэгээд задгай туянд байнгын орно. Одоо бол дижитал болоод ингээд бүх юм ингээд хамгаалтанд орчсон болохоор хортох хэмжээ бол багассан юм байна. Их сайхан гэрэлгээд хав харанхуй газар л орж ажиллаж шүү. Тэгээд зураг аваад ихлээр дахиад харанхуй газар ордог. Тийм байсан. Тийм л ажил хийжсэн та. Би бүрэн зөвхөн уурхайд өөрөө төрсөн хүн. Манай бол уурхайд ажиллаж байгаа сүүлд нь аж ахуй дарга хийжсэн. Ээжүүд худгийн моторист хийгээд бас гэрээрээ давхар тэгээд
байж ирсэн. Бидний одоо дахин давтагдчихгүй үйл явдал гэж би энийг бодож байгаа. Тэгээ бүрэн зөвхөн уурхайг бол бид нар сэтгэл санаанаас гаргадаггүй байнгын хадгалж явдаг. Тэр ч битгий зүүд нойрондоо хүртэл эгэнсэн уулын байрлал энэ тэнд ингээд гараашийн байр артил энтергээл цоохор барьгээд нэртэй тийм байруудаа хүртэл бид нар төсөөлөн бодож ярьцгаадаг. Би 75 онд 8 дугаар анги төгсөөд тэгээд 10-2-ыг юуны Пүрүнзийн оюутлын ангиар солиод Пүрүнзэд 3 жил болоод төгсөж ирсэн. Юм үзий нүд тайлъя гэж бодоод л 10-2-ыг аяжаа хоёр жоохон зөвшөөрөхгүй байсан. Тэгээ би өөрөө гуйсаар агаад бас дотроо боддгийг тэрэнд яваагүйгээр 10 дугаар анги төгссөн бол би суйст орчих тийм боломж бас надад байсан. Ягаад гэвэл би өөрөө нэг дуу хөгжмөр их явдаг. Би анх төгсөж ирээд бол одоо 78 он төгсөж ирээд бүрэн цогтын уурхай артилд бол эсгүрчингээр орж ажилласан. Тэгээд тэндээсээ 81 онд Хажуу улааны ахуй үйлчилгээнд эрхлэгчээр очиж ажиллаад тэндээсээ 94 онд Замрын алтны уурхайд очиж ажилласан. А 1979 онд барилгын техникум төгсөөд Сүхбаатар аймгийн Баруун урт хотод анхныхаа ажлынхаа гараг анх эхэлж байлаа. Үйлдвэр базад хүрэн блокийн мастер хийж байгаад 85 онд энд ирж барилгын туристэд ирж ажиллаж байлаа. Одоо энийг л одоо ингээ бүгдийг ингээ сувар мөрөөс нь эхлээд ингээ барилгын дуустал 90 оноос эхлээд бүгдд нь ингээ энд гар хөдлөмөр орж ажил хийж л байлаа. Барилгын ажил бол хизээч бүх юм ингээ нүдэнд харагддаг болохоор хүн сайхан харагддаг байхгүй юу. Ингээрээ бол одоо барилгын мэргэжлээр 35 гаруй жил ажиллаж байна. За Таны гаргуу том болж. 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн түргүүчилсэн математикийн анги төгсөөд 79-аас 81 онд Хинтээ аймгийн Галшар сумд математикийн багшаар Борондрын уурхайд 1981 онд шилжиж ирж 81 оноос 2015 он хүртэл дасралтгүй 36 жил ажилласан. За энэ хугацаанд 2 удаа 8 дугаар анги төгсөж 5 удаа 5 дугаар анги төгсгсөн байна. Дангаан даваа нэмийг 3 эрдэнэ гэдэг шүлгээ зааж өгье. Заяа. Хүүхдийн зохиолч учраас алт гэвэл аавыг хэлнэ. Ачтай сайхан итгэлийг хэлнэ. Эрдэнэ гэвэл ээжийг хэлнэ. Энгүй сайхан сэтгэлийг хэлнэ. Шавнараараа хараа, шавнараараа бахархаад энд ирэхээр чинь маш гоё яг сэтгэлээсээ зааж байгаа болохоор өөрөө тэндээ орчоод яг хүүхд шиг болно. Хүүхдийн сэтгэлээр бүгдийг ойлгож хүүхчгээл харьцаж хүүхчгээл байдаг да. Манай сургуулийн хамт олон ч одоо энэ Хинтээ аймгийн улсын тэргүүний сургууль улсад топ 20 сургуулийн нэг болж илаа. Манай сургуулиуд амжилтаараа дандаа тэргүүнд явдаг сургууль. Гоё байна. Ингээд самрынхаа өмнө очихоор гоё юм чинь. Сэтгэл хөдлөл гоё байна. За энэ цэцэрлэг маань Хинтээ аймгийн Бор өндрийн нэгчин нэгдүгээр цэцэрлэг. Мэтэр чи 1981 оноос эхлээд энэ цэцэрлэгийг анх байгуулагдах хамт ажиллаад одоо хүртэл 39 жил ажиллаад хамтдаа ингээд Ахмадынхаа Аяаныхаа амралтанд амраад одоо энэ цэцэрлэгтэй бас холбоотой л ажиллаж байгаа. Сайн байна уу? Байна уу? Сайхан амарсан уу? Би сайхан амарсан. За цэцэрлэг дээр ирэх маш сайхан байна. Хүүхдүүдтэй ингээ мэдлэл хүүхдүүдийн сайхан инээж байсал гэрэлцэн царайг хараад ингээд орж ирэхэд маш сайхан энерги авдаг. «1978 онд цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд анхны Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хүүхдийн төлөө фондоор шинэ цэцэрлэг байгуулагдаад тэгээ намайг шууд тийшээ багшаар авч ажиллуулж ирсэн. 1979 онд
Сүхбаатар аймгийн бүрэн цэгтээ өөрийнхөө төрсөн нутагт цэцэрлэгийн багш 2 жил хийж гад тэгээд нааша бор өндөртний одоо энэ цэцэрлэгтээ ажиллаад 39 жил ажилласан. За миний хувьд бас Сүхбаатар аймгийн бүрэн цэгтээ уурхай сургуулийг төгсөөд тэгээд хүүхдийн цэцэрлэгтээ ажилласнаар орсоо. Тэгээд 1981 онд бор өндөр уурхаад анх цэцэрлэгийн суурийг тавьж анхны басаар ажиллаж засралтгүй 39 жил гаруй ажиллаад гавьяаны хамгаалалт авсан байгаа. Нэг ангийн найдад хамтдаа ажиллах сайхан штэ. Өөртөө санаа бодлоо мэддэг, биенийгээ ойлгодог. Тэгээд бие биендээ туслахад их төхөмтэй. Гоё яддаг гэж ажиллах. Гоё яддаг. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн харамжилсан ч нэг гэсэн сэтгэл мэн зураг авах гоё юм даа. Амжилттай боллоо. Анги хамт олонний 50 жилийн ойн уулзалт 2025 оны 3 дугаар сарын 5-ны өдөр буюу шинийн 6-нд бага ангийн багшаа хүндэтгэн золохоос эхэлж бор өндөрт удаах уулзалт тохиож ангийн найз Наран цэцэг, Алтан цэцэг нарын ажлаар зочиллоо. Хотоос ирсэн нөхдөө явсан газар бүртэн дагаж догдлоод байх юмаа гэх тэдний яриа сэтгэл их ойр аргагүй л нэг ангийнхан юм да. Сүхбаатар аймгийн бүрэн цогтын уурхайн сургуулийг 1975 онд төгсөгчдийн дунд зэвсэгт хүчин, хөлийн цэрэг, иргэний агарын тээвэртэх хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүмүүс ч бий. За 1975 онд бүрэн цогтын уурхайн 8 жилийг 8 дугаар ангийг төгсөөд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуульд 10 дугаар анги төгсөөд 1977 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд автоинженерийн ангид ороод 1981 онд төгсөөд Айрамд одоо 25 жил ажиллажээ. Айрамдаа хугацаанд бол одоо Салаан дараагаас ангийн техникийн орлогч хөндлөлийн ажлыг хийж байгаад гавьяаныхаа амралтанд гасан. Цэргийн хүн одоо тушаалаар явдаг учраас 5 ангийг дамжин ажилласан байна. Айрамд насаараа ажилласандаа бол би одоо бахархаж явдаг. За би 1975 онд 8 дугаар ангиар төгсөөд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн сургуульд 10 дугаар анги төгсөөд тэгээ бүрэн цогтынхоо 8 жилийн дунд сургуульд одоо ажлын гараагаа эхэлж бага ангийн багшаар ажиллаж байгаад хань маань хөлийн цэрэгт алба хааж исэн учраас нөхрөө дагаад 1980 онд хөлийн цэргийн 084 дугаар ангид очиж ажилд орж тэндээсээ хэлчнийхээ одоо замналыг эхлүүлсэн. Ингээд би хөлийн цэрэгт хантайгаа 29 жил албан үүрэг гүйцэтгэж хөлийн 5 хороо хөлийн суман заставуудаар 8-9 удаагийн нүүдэл хийж одоо энэ зүүн болон зүүн өмнөд хөлийг хамгаалцах энэ их үйлсэд хүчин зүтгэж явсан. Сайн байна уу? Манай нас ч жинхэнэ цэргийн юм шиг дэвхэд алхаад хүрээд ирлээ. За манай ангийнхан их уулзалж гин үү? Уулзж байна. Найзынхаа ажилдаг газар юм. Иргэний нисгийн Ахмадын хорооны өргөнд барилтаа тавтаа сайхан барил 5 үг салий. Тэр чинь 1967 онд л 1-р ангид орж илаа шүү дээ. 8 төгслөө бид нар ч хамт байсан. Манай ангийнхан гэдэг ч өстой бужигнсан өстой нэг авиаслаг дээр нь сурлах сайтай гэж бид нар ч их магтуулдаг байлаа шүү. Манай уурхач ер нь бол тийм дээр үедээ бол нэлээд том тийм тосгон
Ер нь газраас ирсэн залуучууд ихтэй уурхай ажилчдын амьдрал ерөнхийдөө бас жоохон гайгүй байсан. Тэгээд шинэ гэр их барина, найр наадам их хийн. Тэгээд уралдаан тэмцээн их болно. Уралдаан тэмцээн их болох чинь манай ангийнхан бүрстэй тэргүүлж очиад оролцдог. Тэгэл жилээ зав болвол манай уурхайч бас тэндээ стадионд очиод хэдүүлээстэй сакс чамаагүй, хөл өмбөгч хамаагүй өстэй. Шороо бужигнуулаад тэнд бужигндаг байлаа өстэй. Тэрний хүчинд л одоо нэрэ бид нар спорт урлагийн тим авьяастай усуудад бас манай ангийнхан дотор би одоо ер нь Монгол Улсын их сургуулийн Эхлэн бодогч эдийн засгийн мэрэгчлэр төгссөн. Тэгээд мэрэгчлэрэл иргэний нисхийн ерөнхий газарт 30 гаруй жил ажиллаад тэтгэвртээ суулаа. Манай гэр бүлийн хүн Мя төвцөд компанид ажиллаж байгаа тэтгэврт гарлаа. Маш 2 хүүтэй, 2 хүүхдүүд бас нисэх хүчинд ажиллаж байна. Ер нь хүн чинь бас ажиллаад сурчсан тэр рефлексээрээ ерөөсөө тэгээд тэтгэвэр суучгаар хүн зүгээр сууч чаддгүй юм билээ. 16 оноос эхлээд иргэний нисхийн ерөнхий газрын ахмадын хорон дарга ажлыг хийлээ. Яахан 75 онд бүрэн зөвхөд 8 дугаар анги төгсөөд Сүхбаатар аймгийн төв дээр 1-2 жил болоод цэрэгт яваад тэгээ зөв мөйнд 13 жил офицер байсан. Артаар нууцын дараа гараад ажиллаж байсан. Тэгээд Сүхбаатар аймгийн цэргийн гэлцэдний 2 жил ажиллаа. Тэгээд зах зээлээс хойш тэгээд хуваараа юм аяагаад мужаан сийлбэрл хийх юм да болцсон. Одоо бол тэгэл тэргүүрээ л явж байна. Ер нь манай өвөө ахын тэр энэ дархан мужаан тийм их гарын дөвтэй улс байсан. Тэгэл тэрний үргэлжлэл юм уу да. Бүрэн тавилгатай ингээ бүтэн сийлбэртэй гар сийлбэртэй гэр хийж байсан. Оросын албаны улсын Туваа улсад очиж хийж өгчөөл да. Өвөр Монголын Ланчин хотод хийж тэнд очиж ажиллаж байсан бас эдэ сараар. Монголд дархан мужааны одоо хийсэн цэвэр гараараа хийсэн юм илүү сонирхолтой. Зацлын хувийн халбаг нэг 25% халбаг хийж байгаа. Манай эмэгтэйчүүд маань зацал өргөж байгаа тийм бичлэгэнд орох. Манай ангийнхан ч одоо ерөөсө ойр орхон нэг 2-3 жил болоод л уулздаг. Манай ангийнхан чинь их коллектив сайтай. Маш мундаг болсон шүү дээ ер нь. 2025 оны 4-р сарын 19 Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч өгдсөний 100 жилийн он хүрээнд зохион байгуулж буй хязээд бэлхэн хүндэтгэлийн үйл ажиллагаанд Гавьяат багш Гама, боловсролын тэргүүний ажилтан Эрдэнэ Чимэг, Нина, оюун цэцэг нар оролцож байна. Тэд бол нэг ангийн найзууд төдийгүй нэг ангиас төрөн гарсан багш нар. Үе үеийн хүүхэд багчуудын төлөө зүрх сэтгэлээ зориулан зүтгэсэн сурган хүмүүжүүлэгчид юм аа. 30 гаруй жил хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр бас энэ 100 жилээрээ энд ингээд таарлаад уулзчихдаг бол одоо маш их аз жаргалтай, маш их гоё одоо мөчөд эднэрт одоо олдож байна. Тэгээд ер нь нийт одоо багш нар хүүхдийн байгууллагын ажилчдаа хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг өгсөн одоо их ажиллаа өндөр амжилт хүсье, аз жаргал хүсье, эрүүл мэнд байгаарай. За сайн бацхан хүүхдүүдээ. Баярлалаа. За би өөрөө ажиллаж байсан сургууль 92 дугаар сургуульд ирсэн байна. За би 1999 оноос 2017 хүртэл ажилласан. За энэ хугацаанд одоо 5 удаа нэгдүгээр анги авч төгсгсөн. Тэгээд сайхан залуу багш нартайгаа уулзлаа, хүүхдүүдтэй уулзлаа. Манай одоо секцийн хүүхдүүд манай дандаа нэгдүгээр ангитай байна. Хөрх нэгдүгээр ангийн хүүхдүүдтэйгээ уулзлаа. Эдний юу сурсан мэдснийг хамтарч ярилцлаа. Маш их сэтгэл өндөр байна. 77 онд 10 дугаар анги төгсөөд тэгээд шууд их сургуулаа 82 онд төгсөөд тэгээд Хинтээ аймгийн мэрэгч сургуулийн төв одоогийн Политехник коллежд би багшаар очиж 12 жил ажилласан. Тэгээд дараа нь Сүхбаатар аймагт очиж 1-р 8 жил 5 жил багшилсан. За энэ хоорондоо Монгол чичгийн багшиг юу гаргасан ахиж давхар мэрэгшээд ингээд Монгол чичгээрээ ингээд сүүлийн 20 хэдэн жил дандаа энэ баг ингээд багшилсан. Чулуу хайч цаасаар чулуу хайч цаасаар юу хийх бэ
баруун гарт цаас зүүн гарт цаас эрвэхэ би ангиас бас төрсөн хос байхгүй юм манай хань. Гэхдээ хань манад 13 онд өнгөрсөн. Би манад чинь 5 дахь ангид ирээд 5-аас 8 дахь өнгөрөл бид хамт нэгдсэн. Тэгээд бид нэр сүүлд суугаад тэгээд одоо 3 хүүхэдтэй автоинженер мэргэжилтэй хүн байсан. Манай ханыг бид бүгд мэдлгүй яах вэ? Одоо Хинтээс Сүхбаатар ингээд Улаанбаатар 3 газар бид оршин суулаа. Бүгд найз нөхдөнд байна биеиндээ очдог, маш тийм ярьсдаг. Одоо бид маш их ойр дотн байсан. Манай сайн дурсдаг. Баярлж явдаг. Ер нь бол миний ажил амьдралын гараа бол одоо энэ уурхайтайгаа холбоотой цэцэрлэг, сургууль, ажлын гараа, амьдралын гараа бүгдээрээ л бүрэн цогттой маань холбоотой байдаг да. 1975 онд 8 дугаар ангиа төгссөн. 1977 онд Баруун Урд хотын 1-р 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Багш мэргэжил эзэмшээд бүрэн цогтынхаа сургуульд бага ангийн багшаар ирсэн. Тэр хугацаанд пианор удирдагч хийж байсан. Энэ сургуульд би 22 жил 6 сар ажилласан. Бага ангийн багш хийж авах хугацаанд анхны 7 настанд А усыг заасан. 1995 онд 8 дугаар анги төгсгсөн. Энэ хугацаанд манай сургуулийн хамт олон маш эвтэй, найртай, бие биенээ гэсэн сэтгэлтэй сайхан хамт олонны дунд ажиллаж амьдарч байсандаа би баяртай байдаг. Бүрэн цогтын 8 жилийн сургуульдаа суралцаад 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу манайх гэр бүлээрээ шилжсэн. Тэгээд Улаанбаатар хотын 21-р сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд ажлын гараагаа би хан уул дүүрийн 46 дугаар цэцэрлэгээс эхэлсэн. Тэнд ажиллаж байгаа. Тэгээд тэндээс дахин одоо сурч дээд сургуулиас төгсөх ажиллаж явах хугацаанд одоо 24 цэцэрлэгийн хүүхдүүдтэй одоо үйлчилж ажиллаж байсан. Одоо 46 дугаар цэцэрлэгтээ 16 жил ажилласан. Тэгээд ингээд нийт 40 жил ажиллаж чад байна. Тэгээд энэ хугацаанд бол яг мэдээч хэрэг одоо хүүхдийн тэй ажиллаж байгаа учраас одоо зарим үед бол одоо хүүхд чигээ сэтгэж, зарим үед бол одоо бас хэцүү бэрхшээл бол зөндөө тохиолддог байсан. Тэгсэн хэдий ч одоо мөн энээс шантарч, энээс одоо материалгүй зүтгэсний хүчинд би ингээд одоо энэ сайхан ололт амжилттай олон хүүхдүүд өсгөж одоо төрдөө бас нэгийнхэн одоо гэр бүл нэмж, нэгийнхэн одоо нэмэр болж яваад гэж боддог. Тэгээд над дээр бол давхарцсан цагаар 300 гаруй хүүхэд нэг 30 гаруй гэр бүл ингээд үйлчлэгээ үзүүлээд одоо явсан байдгийн. Сүхбаатар аймгийн Мөн хаан сум. Бараг нь холоос харахтаа эмэг ирэхээ дурслаа. Бууж очиод мөргөхдөө сүүн цацлаа өргөлөө. Холын хол руу харж үрээ хүлээсэн байхдаа хоёр нүдний аягаар нулимс аянда дүүрлээ. Мөн хаан сумд мөнх төмөр ширчин Заяабаатар Гамболд Батчулуун Саран чимэг нар мөн хаан уул цагаан хайрхныхаа билээр малаамаллаж ахуй соёлоо дээдлэн амьдарч байна. Миний хувьд бол одоо 75 онд одоо 8 төгсчээд юуны налахын уурхайн дэмс 2 жил сурсан. Тэнчэнээс уулын бэрх товартай байсан юмыг бэрхийнхээ хаваринд очилгүй шууд суманд ирээд суманд нэг жил одоо энэ худалдаа бэлтгэл ангид гүрүү шиг хийж угаад тэгээд 78 онд цэрэгт яваад тэгээд арим жолооч болсон юм би. Тэгээд арим жолооч болоод тэгээд 81 онд ирэнгүүтээ 82 онд энэ худалдаа бэлтгэлийн ангид ангийн жолооч ороод тэгээд ангийн жолооч ажиллаж байгаа одоо тэгээд ангийн жолооч автлаахны одоо хөдөлдөгч ааган давхар бас хийж байсан. Тэгээд сүүлд нь одоо хөдөлтөй бэлтгэлийн анги одоо энэ чинь 92 онд байна уу да. Татан буугад тараад тэгээд 70 авт гашаа болоод 70 авт гашаа шүүдэнд тарж аюусан тарж одоо тэгээд малчин болсон да. Одоо мөнгөрийнхаа төвд суурийг хэдэн үхэртэй, сайлын хэдвүнэтэй. Тэгээд тэрийгээ дайсан цайсан болгоод тэгээд суурин байна.
Энэ одоо яг миний өөрийн өссөн төрсөн нутаг аав ээж маань ч одоо энэгээр их нутгалж байдаг. Монголын хувьсгал залуучуудын эвлийн илгээлтээр мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр өөрийнхөө саналаар одоо гарч анх малчин болж ажилласан. Хөдөө аж ахуй үйлдвэрлэл дээр гараад 1 жил болоод цэргийн албыг 3 жил хаагаад тэгээд 1981 оны 6 сараас эхэлж хөдөө аж ахуй нэгдэл гэж яхад нэгдэлд одоо баригадын аж ахуйгаас эхлээд тоо бүрдэгч баригадын дарга одоо багийн дарга цагийн үеийн л одоо албануудыг бүгдийг хашсан хөдөө баригадад тэгээд нэг 20 жил ажилласан даа. Тэгээд яг хүний дайтай л олныхоо жишгээр л амьдарч явна даа. Өөрөө бас мөр үйж байсан. Тэгээд өнөө засаг төрийн ажил хийгээд бас чөлөө зав муутай өөрөө одоо тэгхтээ бас цаг заваар нь бас мөр нэлээ оролдож сонирхож байсан. Тэгээ ер нь яг нэг хэдадуу тэжээсэн. Тэгээ таныг одоо хүүхдүүддээ өвлүүлж жилжүүлж айлгэр болохтон зөх хөрөнгөний тасдаж өгч. Тэгээд одоо манай 3 хүн маань гуруула морин дуртай мор уян. За том хүү сумын алдарт уяа удаа хүү одоо сумын алдарт уяачийн болцод маш ойрхон очичхоод байна да. Мор уйж морин дамжилт гаргана гэдэг бол ганц өрх айл биш. Ер нь тэр хотлоороо ах дүүгээрэл одоо нийлдэг хөдөлмөрдөө. За тэгээ манай ангийнхантайгаа бол ер нь яг нэг ангийнхныгаа нэг 30% тавил ер нь яг нэг 3 жил болоод чуулж байсан. Яа тэгээд одоо бусдтай нь бүр огт уулзаагүй байж гол уулзаж байгаа ч хүн бас энд нэг 10 хэд байна. За сайхан зурч байна уу? Тавлаг сайхан байна уу? Сайхан, тавлаг сайхан байна уу? Бид тэр одоо 75 оноос хойш уулзлаагүй. 50 жил болж. Тий. 50 жил. Заяаватар гэдэг. Заяаватар гэдэг. Янз төрхөөр алдагдаагүй. Яг л тавиараа ингээм ийм л хөөхт байсан даа. Өөр нь эдлэж гайгүй шүү дээ. Би чинь бол тэгээд Дарманд өсөн буурал болсон бас тон гайгүй шүү дээ. дээ. Чи яг тэгээд давааж багш ангид орсон юм уу? Гүү би ч бомбатад байсан байхгүй 4. Тэгээд сүүлд тэгээд 5 дугаар ангид 5-даа бүрэн рүү яваад уулын хорилдогдсон байхгүй юу? Зөв. Тэнгүүд манай ээж уулын тань хүн байхгүй бүрэн явуулна гэ. Тэгээ бүрэнд хоёр үйлрэл болсон байхгүй юу? Би эдгээртээ гарах гэсэн чи ээж гаргаагүй байхгүй чи хаана очдгийг хэний дээр очдгийг гэдэг. Тэгээ уулын тэнд болно эдгээртээ гарсан бол би эрт малчин болох байсан юм. Тийм бай. Би чинь 71 онд 5 дугаар сагаан гараа тэгээд тий чи малчин уу. Тэгээд 16 хүртлээ бүр ажил хийгээгүй. Зөв. 16-тай байжгаад Дөвшин ширээ суманд худалдаа бүлгийн ангид ажилчнаар байгаад. Тэгээд 76 онд Доронтой цэргийн алга 3 жил хаагаад. Тэгээд Дөвшинд туслах ажил хийж байгаа. Тэгээд 79 онд халагж ирэнгүүтээ. Тэгээд мөрөнгийн оршаал тэд онд ирсэн чи. Мөрөнгийн гочоо 79 онд ахынд бүрэнд трактор шалаад шаагаад. Зөв. Дөвшин баян дэлгэр уулын 3 нийлээд. Мөнхөн 3 нийт горшаал болсон. Горшаал болоод. Тэгээд 3 жил шахуу 70 онд 83 онд трактор жилааш. 3-4 жил хадлагын готгоглогч яваад. Зөв. 83 онд тракторын хөөслө өгч ирээд. Тэгээ 92-3 онд ошол тарсан боор тараад. Тэгэл 96 оноос ихэл малчин болоод одоо бодлоо маллаад. Ширчингийнхээ энэ сайхан орон нутагтай ирж одоо ингэ олон сайхан үеийнхээ найд нөхдүүдтэй сайхан хүүхдүүд нь бас мал аж ахуйд бас үнэхээр баярлж байна. Одоо сайхан малч хүн байна. Хүүхдүүд сайхан хүмүүжүүлсэн юм аа сайхан малч хүн байна. Ер нь өөрөө сайхан доктой байна. Олон жил болно багийн дарга маргыг нийжсэн манай найз. Энэ нэрээ сайхан байна одоо мал. Сайхан хагсан нөгөө. Энэ зүүнт хар өрөө биш. Харин тэгж юм зүүн урдаар байна. Хар өрөө биш. Тэгээ дунгурж юм уурж юу гэдэг. Олон сайхан дүүнэр бий энд. Зөв. Нэг олуулаа. Ирчингийн. Үгүй барьдаг юм байна. Тийм байна. Тий. Аягтай юм байна. Ажилсаг юм байна. Ажилсаг юм байна. Аягтай болсон. Аягтай болсон. Ангийнхантай уулзсан чинь сайхан байна. Сэтгэл өндөр байна. Баярлж байна. Их сайхан байна. 75 онд сургуулиуд төгсөөд би ч мал дээр хүүхэд тоцолтойгоо малаа малдаад л байж энэ да. Би ч гэсэн сургуулаа төгсөөд мал дээр л
Мадаа малсаар байжгаад тэгээд итгүүртэй гарсан. Манаас бүрэн зогт Мөнхөн сумынхаа харьяанд мал малж бод бүрэн зогттой хоршоол гэж яхад мал малж ийсэн. Тэгээ хоршоол тарахаараа хувийн юунд очиод мадаа малсан да амныхаараа. Бүрэн зогтынхаа хойгоор зүр дурал буурал хангаа ингэчл байсан. Тэгээ наашилж ирээд энэ богддууд бүрэнгийнхээ хойд талаар л голцсон байсан да. Манайхаа урд Алтан булгийн хийдийн танигоор байцгаад тэгээ хоошоо энэ жирэм загалд ирээд олон жил болж байна. Төрж өссөн нутаг шиг сайхан юм хаа байх вэ? Тий, өгөөжтэй, үлзийтэй, сайхан мал хунармалхад сайхан тал хоёрын сайхан нутаг. Энэ урд харагдж байгаа өнөг тайрхан бол миний жинхэнэ өсөд төрсөн нутаг. Ус урган сайхан гол гөрхтэй манайхан чишээгээ задгаа бас сайхан байсан. Уулсныхаа хормойд ирээд тэгээ сайхан цэвэр агаар сайхан байна. Ангийн найз Ширчингийнхээ хотонд хамт олноороо цугласан тэдний дараагийн очих газар бол Бүрэн цогтын уурхай. Цаг үе өөрчлөгдөж цагтаа ажил буцалж байсан энэ газар одоо нам гүн болсон ч төрж өссөн тэдний хувьд хорвоогийн хаанаас ч зүүдлэн санаж зорж очих нутаг юм аа. За бүрэн цогтуудын энэ газар миний унсан газар юм аа. Угаас унгасан. 15 настай эдгээлт өвөрлөн баяжуулах фабрикт ажилчнаар гарч байлаа. Тэгээд миний энэ аав энэ баяжуулах фабрикийн гагнуурчин энэ бидний орж ирж байгаа энэ 50 хаадгыг гагнсан аавтайгаа цуг энэ баяжуулах фабрикт мөр зэрэгцэж ажиллаж байлаа. Шижгэнсэн сайхан залуучуудтай мөн гоё л ажиллаж байлаа да. Тэр хаалгаар ингээ орж ирэхэд үнэхээр ингээ сэтгэл онгоогоод сайхан тэнийгээд нүр энд дотор байгаа бүх юм авагдаад эргээд нэг сайхан ингээд сэтгэл онгоогоод айгүй гоё тайвшраад ингээд надад бол их гоё санагдсан. Тэгээ хамт олонтойгоо ангийнхантайгаа найд нөхдөөгөө ингээ явах бол үнэхээр одоо ёстой сэтгэлд хэлхийн аргагүй тийм бахархал төрж байна. Манай аав маань энэ бүрэн цогтын уурхай хариуцсан эмч байлаа, их эмч. Ээж маань сувлагч хийдэг байсан. Тэгээд дараа нь манай уурхай хаагдаад бор өндрийн уурхай энерги цэгт гэж ажиллаж байлаа. Олон найд нөхдөд олон хүмүүс байлаа. Энд бол одоо манай аав ээж, манай одоо анд нөхдийн аав ээж бүгд одоо энд одоо бас ажил хийж бидний амьдралыг залгуулж энэхээр одоо байгаль энэ уурхай маань бидэнд бол буян гişг одоо хайр бидний одоо үр хөвгдүүч гэсэн одоо бор өндрийн уурхайд одоо ажиллаа үе залгамжлаад ингээ ажиллаж байгаа. Тэгээ бид нар одоо энэ нутаг орноо шүтэж ингэж амьдарч явдаг. Миний хамгийн анхны шагнал одоо ёстой сэтгэлдээс гарахгүй тэр үе сэгэ малгай гэж гарч байлаа да. Тийм саар сэгэ малгай гитар хөгжмөр шагнуулаад аав ээжтэй үзүүлэхэд дэгдэж явсан бяцхан нас минь энэ онхорт үлдэжтэй. Бүрэн цогтой уурхай маань татан буугцсан учраас би нутаг орноо сайхан ажлын шаардлагаар энтэй үлдсэн юм аа, нутагтаа үлдсэн. Худгийн моторч нар үлдсэн, уурхайн худгийн мотор. Тэгээд тэндээ 4 жил ажиллаад, буудлын эрхчлэгчээр 4 жил ажиллаад, тэгээд захиргаанд бичээж, үйлчлэгч мэтийн ажил хийж байгаа. Тэгээ Мөнхөн сум руу шилжсэн юм аа. Бүрэн цогтой уурхайч одоо бидрийг сургууль хүүхдүүд сурч байх ч одоо ёстой төмбөж төжгнэр бомбож гинсэн те 18 аймгийн бүх хүмүүс амьдарч ажиллаж байсан ийм сайхан газар байсан. За энэ газар яг бахан багнасаа өнгөрөөж сургууль соёл төгссөн. Сүхбаатар аймагт 10 жил төгсөөд дахны под төгссөн. Дээд цагтааны мэргэжлэр төгсөөд тэгээ Хэнтэй аймгийн эрчим хүчинд 10 жил ажилласан. Тэгээд тэр мэргэжлэр Борондрын уулан bijуулах үйлдвэрт энерги цех гэдэг газар ажиллаж байгаад 16 он тэтгэвч суусан. Тэгээ одоо Борондрт 40 жил амьдарч байна.
Нутагтаа одоо энэ сайхан ангийн найзуудтай уулзаад маш гоё байна. Одоо багын дурсамж харагдаж бүхэл тоглож өссөн нутаг орон санагдаж их сайханд байна. За 50 жилийн ойдоо энэ бүрэн зохтын уурхайдаа ирээд сайхан байна. За уурхай маань таарсан ч гэсэн бид нар жил болгон энэ ууландаа ирдэг, буурал хангаадаа зам болгондоо ирдэг, өсөж төрсөн нутаг маань сайхан байна. Тоглож өссөн уул хадман сайхан байна. Ингээд сэтгэл хөдлөөд өөрийн нутгийн өөрийн байрынхаа тухай шүлэг дөрвөн мөрт хэлмээр санагдлаа. Ургах нарны затрал даган уртаас урт игнэн жигсэн уужуу холоос нүдэн дэлхэн уурхайчдын хороолол уулын байр. Хамар хашаа сарвчгүй хаяа дэрлэн айлсан буусан хайрхан уулын бил бараацсан хамгаас дотн уулын байр. Хүүхдийн дуу цангинаастай хүдэр ирчүүд сүлжээстэй хүрээ гангам бүсгүйчүүлтэй хүй холбоот уулын байр. Орхигдсон ч одоо ч дуурсаатай олон 10 жилийн түүх үүрнээстэй онгож ганцсан ч уул мөртэй очоос өгдөхөд хөрсөн бүлээхэн уулын байр. Арга бүдгийн хорвоогийн жамаар аав ээжийн минь суурьсан нутаг алсын асаас сэтгэл уяатай аянчлаад очиход ингэрэн дулаахан уулын байр. Гэт ингээд бүрэн зохтын маань ингээд байр өөр өөртөө нэртэй. Тэгээ уулын байранда төрсөн, өссөн, тоглож өссөн учраас энэ сэтгэлд ойрхон болоод уулын байр шүлгээ хэллээ. Би тэр бовтой уурхайд өсгөөс ахуулаад сургуульд орто бовтой уурхайд төвдөр өссөн байхгүй юу. Тэгээ 1 дугаар ангид ороод юу яасан. 67 онд ороод 4 дугаар ангийг төгссөн. Нэг ангид. 4 дугаар ангийг төгсөөд 71 онд энэ бүрэн зохтын уурхайд ирээд 8 жилд. Тий. 8 дугаар ангийг төгсөөд тэгээ надынхын темс товарлагдаад тэгээд биш ерэн тэгээд л баруун урт хотод стандарт ажилласан юм да. Юунд эрчим хүчний юунд үйлдвэртээ ажиллаад тэгээд талбарлагын уурхайд яасан ажиллаж өсөө. Гэрдийн байцаагч хийн тэгээд эрчим хүчний хөрөлт өдөр би 79 онд ороод тэгээд тэтгэвртэй гартлаа ажиллаад гэрдийн байцаагч захилгаанчингаар ажиллаж байсан. Одоо ингээд баг насад турсаад 40 жилийн дараа уулзсан найзтайгаа аюу сайхан байна. Сайхан байна. Ангийн хамтаадныг хараад бүр гоё байна. Би тэрүүд бүр танихгүй хайл багаасаа үргэлжлүүлсэн болохоор өсгөөсөө байсан болохоор би нэгээ танихгүй. Тэгээд сургалт нь хаа байна вэ? Чи ирэн хаа байна вэ гэхээр энэ маань одоо хинтийдл байгаа сургалт. Тий, би ч яг хинтийдл. Анхнууд ингээд залуунаас энэ хаваар л нотголдог байсан. Одоо яг хүүхд шухт нь өсчгөөд хинтийдл байж байгаа юм байлээ. Минийс өчигдөрхөн уулзаад би асуусан. 1975 онд 8 дугаар ангид төгсөөд 2-1 жил ээж аавтайгаа байжгаад нийтийн ахуй үйлчлэгээнд би ажилд ороод хөдөлмөрийн гараагаа эхлээд тэгээд улсад 21 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Нийтийн ахуй үйлчлэгээнд би оёлж хийдэг байсан. Энэ тойрсон сумдуудаа манайхан дандаа оёдлоороо хангана. Хөдөлмөрийн гуц, нормын гуц, тэгээд гоёлын гуц, костюм, пижак оёхгүй юм байдаг байсан. Маань энэ бүрэн зохтын боловсон хүчин байсан. Ээж маань уулын цэхийн караатчин байсан. Өнөөдөр төрсөн нутагтаа анги хамт олонтойгоо ирээ сайхан байна. Тойрмын чинээ нуура тэнгисийн энтэй санаж тоотой насныхаа хэмжээг сэтгэлийн игшиглэн гэр уртасгаж буурал ханга хан хадыг сардэг өндөр шиг сарвчилсан болбра жаахан охин нь буурал эмээ болжээ. Баруун дэнжийн хаалганы хажууханд наатмаа хийгээд багчууд хүүхдүүд бид хуушурын үнрээр гүйдгсэн буурал аав минь бидэндээ дуртай юм аваарай гэд борхолцсон зуутыг бодолдоо харамгүйхэн өвдөгсөн. Жилийн наадам хүүхдийн баяр зэнглийг жаахан ч гэлгүй бас баясаад байдаг байж алагчлуутын ингэрээр улаан яаванд сундлаад арингийн хаданд очиж мангар төөдөг байсан гэж
Монгол улсын гавьяат багш Намжлын Гамаа бичсэн байдаг. Дөөний аав бүрэн цогтын уурхайн анхны уурхайчин, ээж жигжид нь уурхайн хамгийн анхны өргөх машинист байжээ. Төрсөн нутагтаа ирээд аав ээжээ санагалзан мэгшиж, бага насаа дурсах тэдний яриа дундрашгүй баялаг, дуусашгүй ихээ. Бидний одоо энэ сайхан уулзалтанд бас бидний хүндтэй хүмүүс одоо бас оролцож байгаа. За тэгээ биднийг 1975 онд одоо 8 дугаар ангийг ангидаа төгссөн Юмжир багш маань одоогоор бидний энд байхгүй байгаа ч гэсэн одоо багшийн минь сайхан хань одоо үр хүүхдийн сайхан аав Монкор гэж одоо сайхан одоо ах маань энд ингээд бас бидний урилгаар ирээ сууж байгаа. Хanyхаа ангийн шавнартай энэ олон сайхан дүүнэртэйгээ уулзаж байгаад их туйлын их баяртай байна. Бүгдээрээ эрүүл энх аз жаргалтай энх тонхой байгаасаа гэж хүсэж байна. За бидний 4-р анги төгсөө 5-р ангид ороход Юмжир багш маань биднийг 8-р ангид төгссөний дараа багш маань аймаг руу шилжсэн. Тэгээд бид нар багшигаа үргэлж энэ буурал хангайд авчирч бид нар буурал хангайд зугаалдаг. Ой болгоно багштайгаа тэмдэглэдэг байсан. Миний багш Тэнгэрт байгаа ч гэсэн өнөөдөр бид нарыг Тэнгэрээс харж байгаа гэдэгт маш их итгэлтэй байна. Буурал хангаан хатандаа бид нар одоо энэ сайхан байгальтаа бид нар анги хамт олноор бүр хүүхэд наснаасаа зугаалж ирдэг. Тэрэн дундаа бид нарыг одоо аав нар маань дэмжиж одоо манай Цэ Эрдэнэ чимгийн аав Цэрэн Бадамгаа манай аав Бацөх гээд ингээд тэд нар моциклтэй бид нарыг хэд дахин зөөж авчирч өгдөг. Бид нар бүр хүүхэд байхасаа байнга ирдэг. Энх бол бид тэрийг манай аав их сундалж ирнэ. Тэгээ 2-2-оор зөөдөг байсан моцикл дээр 100 болгон ирнэ. Тэгээд энэ аав нар ч яасан сайхан бидний зоргоор ингэ зөөдөг байсан. Тэгээд Герман пив гэдгийг бид нар 7-р ангид амсаж үзэж байлаа. Энэ бурал хангаад бид нар чинь нэг гоохогоо хийчихээ сүнхэндээ ундаага хийчихэл нэг 0.4-ийн төрөг тавихаа консервыг хийчихэл үүрч ирээл би энтэйг ирээл энд ирээл тоглоод би энээсээ нуугдаад өдөржингөө тоглож гал ороо ингээл явдаг сайхан үе зөндөл байсан. За 67 оны 1-р анги аваад бид нар 1-р улирлын амралтаар манайхан ч одоо волейболны уурхай шүү дээ. Тэгээд энэ алдаг чулуутад волейбол гээд төвн бид нар ялган сурагчтайгаа яваад тэгээд хэр далмаараа буурал хангаад ирж газар нутгтайгаа бас танилцуулна л да, газар оронтойгоо танилцуулдаг байсан. Тийм учраас энэ хүүхдүүд маань ч гэсэн энэ буурал хангаадаа бол их сэтгэлтэй. Бид нар ер нь одоо бидний ганц ирдэг сайхан үзэсгэлэнтэй газар бол энэ хэсэг байгаа юм. Тэгээд энэ ишээ төрөнгийн чулуу их олон сайхан уул уурхай уул уснууд байгаа л да. Биднээс тэргээр бишгүй л их зугаалж явлаа. Багшигаа жаргал зовлон одоо бүхэл одоо сайн муу бүх юмд ингээд хамтран оролцож байдаг миний шавнар. Тийм учраас багш хүн бол одоо бахарахгүй байхаа аргагүй. Миний бахархал усан анхныхаа шавнартай ингээд буурал хангаад ирээд байгаа багш нь одоо маш их баяртай байна. Анги хамт олноороо дурсамжаа хөглөж дуулж хуурдан суугаа нэг ангийнхны нэгэн бахархал бол Монгол хүн бүрийн сэтгэлийг огшоод зүрхэнд нь хүрсэн бүтээл болох хүмүүний нэгэн урсгал дууг ангийн найз Гамаа яг энэ нутагтаа буурал хангаадаа зохиосон явдал юм. Би ээжийнхээ нууж унагсан нулимсанд нуугдаж ургасан цэцэг би ээжийнхээ сарвчилж харсан нүдэнд сар шиг хасгарсан гэрэл гэж буурал юмээ одоо зориулж бас өөрийнхөө ээжид зориулж одоо ингээд бичсэн шүлэг юм. Тэгээд ээждээ хэлж амжаагүй хэлэх байсан тийм байсан шүү гэсэн одоо бүхэл одоо ээждээ хайртай л одоо байсны одоо үгэл надад ингэж орж ирсэн юм. Манай одоо нутгийн дүү Монгол улсын соёлын тэргүүний ажилтан одоо Сэржинжавын Баточин сайхан хаяг хийгээд ардын жүжигчний Шимцээ маань дуулаад одоо олонний хүртэл болгосон.
Авьяат багш Гама буурал хангаата божигнолд нь тоглож өссөн ангийн найзуудаа хайртай уран бүтээлдээ мөнхөлж ойн баяраар нь бэлэг барих гэсэн хүсэл нь ийхүү биелэлээ оллоо. цэцэг юм биежихээ сарамчилж харсан нүдэнд сар шиг асгарсан гэрэл юм Хүмүүний нэгэн урсгаллаа биежихээ цэл залуухан насанд цэцэглэж ургасан сармай юм биежихээ цэгнэж батсан миний бүтэн явсан юм биежихээ сургаалж суммач мөргсөн үгний тэгээд биежтэйгээ хамтдаа хин заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгаллаа өргсөн сүүний цацлаар өндөж ургасан цэцэг юм биежихээ гонж хоноонд зүтлэгдсэн хон цагаахан үрэн юм эхлэж жаргасан нэгэн цэцэг биежтэйгээ хамт байхгүй заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгаллаа юм биежтэйгээ хамтдаа байхгүй заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгаллаа буур хангаад бид нар тэр үн чинь нөгөө дандаа байлдантай кино үздэг. Тэгээд буур хангаад очиод бид нар чинь хадан маданд нуугдаад байлдаж идэх тоглолдог байсан шүү дээ тий. Тийм байлгүйгээд нэг жоохон цаймаа залмаад гарчаад тий явдаг байлаа да. 2025 оны 6 дугаар сарын 27 Улаанбаатар хот Бага баян энхийн төлөө зохицол бүр амралтын газар. 75 онд бүрэн цэгтийнхаа 8 жилийг төгсөөд тэгээд би Дархан хотод Ангаах ухааны дунд сургуулийн совилгчийн ангийг төгсөөд тэгээс Сэлэнг аймгийн Ерөө сумын сумд хүүхдийн совилгчаар ажиллаж байлаа. Гөгшин 75 онд бүрэн цэгт 8 жил төгсөөд 77 78 онд Дорн аймгийн хөтөлбөрийн зөвлөлд малын хэмжээнд төгссөн. 4 хүүхэдтэй. Тэгээд бүрэн зөвхтөө 40 жил амьдэрсэн. 4 хүүхэдтэй.
За хэдэ? 4 хүүхэд нь дөрвөл хүүлтэй. 4 хүүтэй маа. хүүтэй. Дархан бэр болсон. Дархан бэр болсон бас. Би чи 2 охин, 2 хүүтэй. Бид нар чи уулын байрны нэг нь баруун үзүүрийнх. Тий, нэг нь зөв үзүүрийнх. Тий. Уулын байранд ч бид нар маш их олоолаа байлаа. Тэгээ ангийн маань хүүхдүүд ер нь уулын байрын маань эрэгтэй хүүхдүүд, ангийн эрэгтэй хүүхдүүд маань өглөө ирээд л хичээлдээ явъя гэж ерөөсөө бид нарын цүнхийг бариа явдаг. Харин тий. За, хөдөлгөөлтгөө. Сайн байцгаана уу? Ангийн цоглог хөвгүүд октоудаа. За ингээд бид бүгдийн зохион байгуулж байгаа арга хэмжээний дурсамж, уулзалтын арга хэмжээг албан ёсоор нээсник мэдэгдэе. Ингээд хөтөлбөрийн гавьяаны удаан төгийн одонд ангийн багшийн үг хөднөө хэмээн урьж байна. За одоогоос 58 жилийн дэртээ 1-р ангид аав ээжийнхаагаараас хөтөлцөөд ирж байсан шавь нар маань өнөөдөр 8 дугаарыг төгсөн 50 жилийнхаа ойг тэмдэглэж энэ их хүндэтгэлийн одоо уулзалтанд багшигаа хүндэтгэн авчиж урьсанд одоо их баярлж байна. Тий. За энэ өдөр бол одоо багш нь хэдийн 80 төгшөө ч гэсэн энэ өдрийг бол одоо үргэлж одоо насан туршлаа дурсаж явах ийм сайхан дурсамжтай өдөр боллоо. Миний хүүхдүүд ч гэсэн дор бүрнээ энэ сайхан дурсамжтай өдрийг одоо дахин санаж, дахин уулзаж байх гэдэгт багш нь итгэж байна. За багштай баярлалаа. Багштай эрүүл мэндийг хүсье. Урлагийн үйлчлэгээр одоо 8 дахь ангид тэргүүн баримт шалгарч байдаг, байнгын шалгардаг мөнгөн цэцгийнхаа өнөөдөр анги хамт олондоо зориулж ая дүүнийхаа мэдлэгийг өргөн барина хэмээн урьж байна. За манай энэ алтан цэцэг энэ үжигээ 16 настай байхдаа хийж сургуулийн авраг бүжигчин болж исэн. Өнөөдөр 50 жилийн уулзалтаар ахин одоо бүжигээ хийж хамт олондоо одоо мэдчилж байна. Боловсролын тэргүүний ажилтан манай алтан цэцэг. Энэ сайхан газар хийж энэ уулзалт хийж байгаа нь одоо малчин надад бол их л аз явшаа сайхан юм байна. Би бол Сүхбаатар аймгийн уул уян суманд амьдарч байгаа хүн ер нь. Отор нүүдэн захиргаатын үед бас нэгдлийн маллаад бас отор нүүдлэр Сүхбаатар аймгийнхаа хойд тал Дордын нутгаарууд явж ил байсан. Одоо тэрээс хойш хувийн аж ахуйнаас хойш яг л нутагтаа маллаад энэ нутаг орондоо амьдарч байна. Сумын алдарт уяач багштай их бахархаж талархаж явдгаа багштай баярлалаа гэдгээ хэлье. 4-р ангиас ихтэй би 67 он суусан гэхэд би 71 оноос хойш уулзаагүй бас олон биш шүү дээ. Бид бас замд зөрөхөд би нэгэ танихгүй байвал одоо уулзахад өө чи тэр байштай гэж уулзахаар ийм сайхан бахархалтай юм болж байна. Сэтгэл сэргэж баяр бэлгэлсэ итгэл дүүрэн чимэн мишээгэ хаач гэсэн нэг л явдам хангал зүрхийг мэн догдуулсан дуулъя хайраараа чи намайгаа ивэт ханяара би бахархана хайраараа
чинамайгаан ивэ ханяра би бахархна харцэн усчиг нэлтэлцэг намун зөөлөн ашара харцаа шувчиг нахгылцаа нарийн сайхан хөмсгөрөө миний хайрыг татах учир татварюу Монгол бүсгийн үзэгсэлэн улдамч хөрхөн болгоё үүлэн дуран элчилсэн сүмэн цагаан хуруугаараа үрийн буай ялсаа сүүн цайлган сэтгэлээрээ миний хайрыг татах учир татварюу Монгол бүсгийн үзэгсэлэн улдамч хөрхөн болгоё салахархан эцэгэн дээр чин тууцан цэцэг ахиад ургахгүй санаа сэтгэл догдон цэнгэнах хонхон дуугаа дандаа сонсох 67 онд анх бүрэн цэгтийн урхаа 8 жилийн 1-р анги Шагдарсан багшийнхаа ангид орж илаа. Өнөөдөр одоо 50 жилийнхаа ойг бид нар тэмдэглэж байна хамт олноороо. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Уулзаагүй ангийнхаа хүүхдүүдтэй одоо 50 жилийн дараа заримтай нь бол уулзж байна. За ангийн хамт олонтойгоо 2 анги нийлсэн А, Б 2 багш нэг багш маань бурхан болсон Шагдар сүрэн гэж одоо багийн багш Б-ийн багш Давааж багш байна. Манай ангийнхан бүгдээр 2 ангиараа 30 хэдүүлээ цуглалаа. За бид нар ер нь бүгдээрээ цуглуулж 60 гаруй хүүхдүүд ирэх ёстой. Одоо ангиасаа гэрэлсэн одоо 3 одоо хүүхдүүд гэр бүл байдаг. Бас тэдэр маань бас одоо зарим нь ингээ бурхны оронд байгаа. Тэгээд сайхан хөвгүүд октод маань бол одоо бас одоо энд бид нартай байхгүй ч гэсэн сая тоног бол одоо бас бид нар дурсан санаж одоо ярьж хөрч сэтгэл дүүрэн өнгөрөөлөө. Гоо суугаад. За бүгдээр. За бодно. Бид бүхэн 1967 оноос хойш өдийг хүртэл нэг анги хамт олон гэж өчнөө жилиг өнгөрөөжээ. Тэгээ одоо багтаа бол манай ангийн охтууд хөөрхөн байсан. Ер нь тэр нэг ихгүй. Тий. Хамгийн царайлг нь энэ бархсгаад энэ хүүхэн байна. Эхлээд өөрөө захиагийн зөөдөг бас өөрөө сүулдэ захиа өгдөг бас тий. За би нэг түүхтэй юмрээ. Багш бэтэр нэг байрны улсуудаа. Тэгээд багш хичээл тарахаараа дэвтэрээ өгч явуулдгийг. Тэгээ би жоохон сурлаг жоохон муутай байлаа. Тэгээ уулын манай хонтоорын нэг уурын зуух байдгийн. Өөрийнхөө дүнгийг засахдаа ангийнхаа бүх дэвтэрүүдийг барьж яваад тэнд ороод дүнгээ засаад дандаа өөртөө онц тавьчихад алтан үед бас онц тавиад багш гэртээ очиод нэг дэвтэрээ зассан чинь тэгээд ингээд багш гайхсан гэж байгаа. Боон дортог болсон уурын зууханд. Тэм нэг онгоо түүх байдаг юм аа. Би одоо цагаатайгаа бол 1-р ангиас эхлээд би тэр одоо 2-1-ээр орж хоёулаа явдаг байлаа. Харин тэр дүн мөн засахтул би оролцоогүй юм шүү харин бас хэрэгт орчихгүй. Тэр багийн тийм хөгжилтэй хөрхөн тийм нэг нээлттэй тийм нэг яриа хөөрөө тиймтэй л хүүхэд байсан. Одоо тэгээд 1-р хүн бас левел болдог. Ангийнхан чиг нэг хөгжилтэй штэ.
манай загиачнууд жинхэнэ ангийн твээсээ авраг, дууны авраг, тэгээд өөрөө сэгэ малгаагаа тавьчих урт болтой өмсчихнэ. Гутлынх нь хоншоор нь харагдахгүй тийм өргөн тарпиз өмсчихэл жинхэнэ твээсээ чинь хийгээд ангийнхан дагаад л өстой жинхэнэ найгадаг байлаа шүү дээ. За уулын байрын зүү үзүүртээ хэн инг чаргал, инг цэцэг, Батбаяр, оюун цэцэг нэргүү гэд бид нар хамт гिचээлдээ ирж очдөг байсан. Тэгээд оюун цэцэг онц сурдаг. Оюун цэцгийн очиж бид нар даалгавраа хийдэг. Тэгээ даалгавраа хийгээл аав нь бид нараар бодлого бодуулаад тэгдэг байсан. Тий. Тэгээ оюун цэцэг хэн нэргүү хоёр намайг өглөөдөд амжиж ирдэг. Тэгээ би жоохон удаан нөгөө хоёроо хүлээлгээд янданд өснийхаа гофраныг газ тугтайгаа индүүдчгээд тэгэл явдаг байсан. Бид нар пианер байхдаа бүхий олон багчууд гээд олон дуу байлаа. Тэ. Тэгээ Баатар гээд одоо цаг цүрэн бүлгсээ хай бас 2-3 дуу бий. Тэд нар дуулж байсан. Өнөөдөр бид нар одоо 10 жилийн төгсөлтийн дуунууд дуулах гээд байна. Ардын сургуулийн алтан босго гэдэг дуу дуулах гэж байна. Тэ. Ардын сургуулийн алтан босрыг ахал яарсаа анхны өдрөө арван эрний ишимми хүртэ 10 жилиг ардан орохлоо хүслийн жигүү ургожогсон хүрэх ирэдби ортулун заласан 10 жилийн сургуудан төгсөөд ачууд басдан санаад явна хэдхэн жихрээ талдан хуваад хэцүү хичээлээ хамтранда хавтасан сургхийн хувцаа аржилдэн гойсон сургуулийн амьдралд дэндүүдасгэ зузаан дэвтрэн үлдэнж бичсэн зурага дурсгалчэн зуриж байна зурдын бишэ үрдэн очарлаа зунасал хадагулж явна ажаул эрдэнэ заммиг дагаад 10 зүгтээ салан одлоо огомутга хамтадан сохот учран залхи ерөөл байна огомутга тадан сохот учран залхи ерөөл байна. Сургуулийг төгсөөд 50 жилийн дараа уулзлаа гэж тал сайхан нутгаараа давхиж нэг огшин. Танд аль зорин очих учиртай гэж тал бүрээс цуглан бүрэн цогтоо браадаж буурал хангаада хэсэг бужигнлаа. Нэг л уулзаад салахгүй нилээн хэдэн өдөр дараалан хөөрцөглөн сардаа нэг сураг чимээ тавих биш бүтэн жилийн турш уулзан баярлаж учир нь золгоцоолоо. Дэндүү тэгрүүн залуунаас нь эргэн ирсэн мэт дэгд дэрвсээр бүрэн цогтын сургуулийнхан 50 жилийн ойгоо нэжгэр сайхан тэмдэглэлээ. Дараа жил тэрний дараа жил дахин уулзахын ерөөл тавьж дуу хоороо
бэхшиглүүлсээр байна. Oh